За та бүхэндээ өглөө нэмийн түргий. Төсвийн хүрээний мэдээлэлтэй холбоотой надад 3 асуулт байна. За нэгдүгээрт бид нар энэ төсөв дагаж төсвийн хүрээгээ өөрчилдөг асуудлыг ер нь хэдийнээс эхлээд болох юм бэ? Энэ хоёр хуулийн уялдаа холбоог бид нар хизээнээс хангаж ажиллах юм бэ? Өөрчлөх шаардлагатай юугүй юу? Өнгөрсөн 10 жилийн судалгаа харахад бид нар төсвийн тухай хуулиа 21 удаа, 71 удаа, төсвийн доктортой байдлын тухай хуулиа 21 удаа өөрчилжээ. Төсөв өөрчлөгдөх болгон доктортой байдлын тухай хууль дагаж өөрчлөгддөг. 2027 он гэхэд 2027 он одоо эх жилийн дараагийн төсөв хэлэлцэх үед сүүлийн 10 жилийн урсгал зардлын өсөлтийн тенденц хурдаар бол бид нар төсвийн тусгай шаардлагуудаа хангаж чадахгүй хэмжээнд хүрэх нэ. Тэгтэл бид нар одоо энэ хүрээ өөдрөгөр орж ирж байгаа. Дахиад эх хонд өөрчлөх үү? Энэ хоёр хуулийн уялдаа холбоог ер нь хязгаарыг хангадаг болох юм байна. Энд дэр тодорхой хариулт өгч. Энэ бүх судалгаа бол төсвийн доктортой байдлын зөвлөлийг хийсэн судалгааны дүнгээс авсан мэдээллүүдийг хэлж байгаа. За хоёрдугаарт бид нар энэ онд 2025 онд төлөвлөсөн одоо нүүрсний биет хэмжээ олборлолтын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-аар гүйцэтгэлээр бага гарсан байна. Тэгэхээр нүүрсний экспорт энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ер нь биет хэмжээ ямар байх юм? Бид энэ 2026 оны төсөв дээр 90 сая тонноор төлөвлөж байна. Энэ бодит хэмжээ мөн үү? Хэр үндэслэлтэй одоо биет хэмжээг төлөвлөж байгаа юм бэ? За 3 дугаарт макро эдийн засгийн асуудлуудыг тодтогч оруулахдаа за үндсэн хөрөнгийн өсөлт болоод инфляцийн өсөлтийг тайлбарласан хоёр тайлбар дээр нэг жишээг хоёр эсрэг талаар нь авчиж л дээ. Тухайлах юм бол үндсэн хөрөнгийн өсөлтөнд юу нөлөөлсөн бэ гэхээр малын зөв бус хоригдол өнгөрсөн оны мөн үеэс 7.9 сая тоо толгоогоор одоо буураад одоо төлийг сайн авсан учраас биологийн хөрөнгөөр үндсэн хөрөнгийн өсөлт өссөн гэдэг дүгнсэн байна. Гэтэл хэрэглээний инфляц одоо өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь цахилгааны үнийн өсөлт болон махны үнийн өсөлт. Мах яагаад өссөн бэ гэсэн чинь малын зөв бус хоригдол өндөр байснаас гэдэг. Инфляц өсөх болохоор малын зөв бус хоригдол нь өндөр болчдөг. Үндсэн хөрөнгө өсөд ирэхээр малын зөв бус хоригдол нь бага болчдөг. Энэ одоо ямар төвлөлд ороод ирвэ? Энийг тодруулж өгч. За, учрал сайд хариулт өгнө. Энэ бас яг өөрийн төвийн гишүүний асуусан асуултан дээр энэ санал асуулгын явуулаад төсвийн хүрээний мэдээллийн өөрчлөлттэй холбоотой хэдэн график ирүүлсэн байна л д. Тэгээ иргэдээс одоо таны бодлоор эх онуудад эдийн засгийн өсөлт хэд байх вэ гэж асуусан байх юм. Таны бодлоор эх онуудад үнийн өсөлт хэд байх вэ гэж асуулт асуугаад байх юм. Тэгээ энийг чи иргэд мэдд юм уу? Бодлого гаргаж байгаа, бодлого барьж байгаа газар нь мэдэж зохицуултаа хийд юм уу гэдээ одоо энэ асуумаар юмнууд их байна. Энийг нэг жоохон мэрэгжлийн хүмүүст нэг тайлбар хийгээч. Одоо энэ ч нэг гишүүн сууж байгаад эх жилийн эдийн засгийн өсөлт 7% байна гэдээ таамаг дэвшүүлж байгаа нь одоо иргэдийн амьдралыг хөтлөгч олоодох бодлого болох юм уу? Ийм байдлын байж болд юм уу? Одоо учрал сайд энэ дээр хариулт өгдөө. За өөрийн төвийн гишүүний асуултанд хариулъя. За төсвийн хүрээ төсвийг ингэж ойр ойрхон өөрчилдөг байдал бол маш эмзэг байдалтай болсон үнэ. Төсвийн доктортой байдлын хуулийг чанд бариад явсан бол одоо бидний яриад байгаа мөчлөг сүрсэн бодлого амжилттай яригч төсөв зөв бодлоготой байх байсан. Тэгээ төсвийн хүрээний мэдээлэл төсвийг нөгөө гаргаж байгаа зарлагуудаа нийцүүлсэн орлого тавьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэмж урсгалаа нэмдэг. Жилийн төлөвлөгөөнд туссан шаардлага төсвийн доктортой байдлын хуулийн шаардлага барьдгүйгээс болоод бас өнөөдөр ийм эмзэг байдалтай болсон. Тэгэхээр бид нийт эдийн засгийн 38% тэнцэх төсвийн зардалтай болсон. Түүний ихийг нь автоматар одоо жил бүр томруулдаг нь бол маш эмзэг байдал. Тийм ч учраас бид нэр энэ удаа бол төсвийн хүрээний мэдээлэл дээр эдийн засгийн төрийн оролцоог бууруулах, хувийн хвшилд илүү орон зай бий болгох чиглэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг үе шаттай бууруулж 28% болгохоор одоо оруулж ирсэн. За төсвийн хүрээний бидний баталсан мэдээлэл дээр бид нэр одоо ээлж бус чуулганаар өөрчлөлт хийхдээ орлого зарлага хоёр хэрвээ нэгэн зэрэг буулсан тохиолдолд төсвийн хүрээний мэдээллийг өөрчилж болно гэдэг нэг удаагийн шинжтэй хуулийг баталсан.
Тэгэхээр цаашдаа энэ асуудалд автагдахгүй байхын төлөө эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд би бас анхаарч ажилланаа. Тийм учраас энэ удаа бол төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагуудыг бол бүрэн барьсан. Урсгал жилийн төлөвөнд туссан тусгай шаардлага дээр харьцааг, эдийн засгийн харьцаагаа бол сайн барьсан, орлого зарлагыг аль алийг нь бууруулсан гэдгийг бол бас хэлэх ёстой. За тэгээ мэдээж түрүүн бас асууж ин тэр эргэжил бол бид нар тэр нүүрсний тоон хэмжээ, бит тоон хэмжээг бол нэмэгдүүлэх ийм бол зорилтыг тавьж байгаа. Яг бид нар жишээ нь эдийн засгийн тавталгуудаар менежментийн баг ажиллаад бас харьцангуй одоо нүүрс олборлж байгаагүй хэмжээний одоо тоон хэмжээний нүүрсийг бол өнгөрсөн хугацаанд олборлсон. За тэгээд зохих арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бол нэг 25 онд бол 85 сая тонн хүрэж байгаа. Эх жил бол нэг 90 сая тонн хүрнэ. А үнийг бол ямар нэгэн одоо өндөр үнээр огт тавиагүй. Яг Bloomberg-ийн терминал дээр байгаа тэр 14-5 байгууллагын үнийг харьцуулаад дээрэс нь дотоодын одоо компаниудтайгаа хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үндсэн дээр тоон хэмжээгээ ч гэсэн үн дээрээ ч гэсэн бодит тоонуудыг бол тавьсан гэдгийг бол хэлэх ёстой. Тэгээ цаашдаа бол мэдээж төрийн эдийн засгт оролцоо сүүлийн жилүүд огцом нэмэгдсэнийг засч энэ эдийн засгийн харьцааг нь бол 26 онд 30.9 рүү буулгая. 27 онд 29% руу, 28 онд 28.2 болгож үе шаттай бууруулахаар тооцсон. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яам бол энэ тусгай шаардлагаа барих, тоондоо хатуу байх энэ зарчмаар барьдаг. Тэгэхээр энэ зарчмаа бариад одоо энэ төсвийн хүрээгээ боловсруулсан. Тэгэл эх жилээс бол бид нар дахиж төсөвтэй холбогдоод төсвийн хүрээ өөрчилдөг байдлыг бол халнаа гэдгийг бас хариуцлагатайгаар за хэлье. За тэгээд их хурлын дарга бас асууж байна. Тэгээд бид нар бол иргэдээс мэдээж энэ эдийн засгийн өсөлтийн тоо хэмжээг асууна гэдэг бол утгагүй зүйл. Тэгэхээр бид нар бол засгийн газар өөрөө за одоо жишээ нь инфляц тооцохдоо ч тэр Монгол банкнтай одоо үндэсний статистикийн хороо, за санхүүгийн зохицуулах хороо, за бусад одоо байгууллагуудтай хамтарч ажиллаад яг энэ хуулиар олгогдсон эрхийнхаа хүрээнд за бид нар бол эдийн засгийн өсөлт, за инфляц одоо бусад энэ төсвийн хүрээний эдийн засгийн одоо энэ 9 тоог бол хуулийнхаа хүрээнд өөрсдөө гаргаад ингээд одоо тусгай шаардлагуудыгаа бариад оруулж ирж байгаа гэдгийг хэлье. Дутуу байна. Өрийн төвийн гишүүний асуулт хариулт дутуу авлаа гэж байна. Тодруулж гисэн. Өрийн төвийн гишүүн тодруулж гисэн. Нэгдүгээр би 3 асуулт асуусан. 3 дахь асуултанд хариулт авсангүй. За хоёрдугаарт хариулсан асуултууд дээр тодруулахад би хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг одоо нүүрсний бит хэмжээг хэлээд өгч ялгээд байгаа. Яагаад тэгэхээр гишүүдэд ирсэн мэдээлэл дээр эхний хагас жилийн одоо гүйцэтгэл ирсэн. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр мэдээлэл ирээгүй байна. Эхний хагас жилийн гүйцэтгэлээс харахад бид нар 85 сая тонн нүүрсээ энэ жил экспортлж чадахгүй юу гэдэг бол эргэлзээтэй харагдаад байна. Гэтэл энийг нэмчлээ. Тэгэхээр энд ямар боломж гарцыг харж ингэж төлөвлөж байгаа юм бэ гэдгийг тодруулмаар байна л да. 3 дахь асуултыг хариулдаг. За учрал сайд хариулт өгье. За өнөөдрийн байдлаар нүүрсний бит тоон хэмжээ бол 56 сая тоннд хүрсэн. За тэгэхээр бид нар бол гүйцэтгэлийг бол 85 сая тоннд хүргэнэ гэдэг зорилтыг бол тавьж байгаа. Зөвхөн Эрдэнэс тавталгаа гэхэд одоо 18 сая болсон байна. Тэгээ үүнтэй холбогдуулаад бас уул уурхай яамны зүгээс зохих арга хэмжээг авч байгаа, экспортыг дэмжих ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид нэр тэр гайл дээр үүсэт байсан асуудлыг хилээр бараа үйлчлэгээ нэвтрүүлэхэд одоо саад тутгар учруулад байсан журмуудыг бас өөрчилсөн. За одоо ямар нэгэн саад тутгаргүйгээр явж байгаа. За мөн одоо биржээ дэмжиж байгаа. Биржээр зарагдсан нүүрсийг одоо тэр ЭЖВ-ийн терминал дээр явуулах арга хэмжээнүүдийг авсан. Сая одоо Өвөр Монголын өөртөө засах орон болоод Бүгд найрамдах ард улсын ерөнхий сайдтай ч гэсэн ятад дуулсан. Тэгээ энэ үеэрээ бол хоёр талаас үүсэж байгаа тэр манифестогийн асуудал, мэдээлэл солилцох асуудал, одоо тодорхой бүх хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэ гүйцэтгэлд бол хүрнэ. За учрал сайдад минут нэмж өгье. Тэгэхээр бондууд дээр бол нэвтрүүлтгийг нэмэгдүүлэхээр бол тохиролцох ажил бол одоо хөрш орнуудтай бол харилцан тохиролцсон. Гашуун сувтаар зөвхөн одоо 40 сая тонн одоо гарах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ зорилттой бол бид нар хүрнэ. За эх онд бол жишээ нь
Сая тэр ганц мод гашуун сухатын хил холболтын төмөр зам дээр явж байгаа тэр China Energy нүүрс гихтэл 200% явдаг гэсэн одоо 8 л явдаг ингээл болсон. Тэгээ ер нь бол энэ ажлууд бол эрчимтэй бол явж байгаа. За дээрэс нь нөгөө Хятад Монголын комиссийн намар хуралд нь ингээд ерөөхдөө бол экспортыг нэлээдгүй сайн дэмжинэ. Тэгээ ер нь 90 сая тоннд хүрнэ гэж тооцсон гэдгийг бас хэлье. Өөрийн төвийн гишүүний 3 дахь асуултанд л хариулт авъя гэдэг юм. Учир нь 3 дахь асуултыг ойлгоогүй юм уу? За дахин тодруулжсоё. За 3 дахь асуултаа би дахиад хэлье. Үндсэн хөрөнгийн өсөлт, инфляцийн өсөлт хоёрыг тооцож гаргасан макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр чинь малын зүй бус хорогдлыг хоёр өөр янзаар ашиглаад байна. Үндсэн хөрөнгийн өсөлт нэмэгдсэн нь малын зүй бус хорогдол буурсантай холбоотой. Мал 7.9 саяар зүй бус хорогдол нь буурсан гэд нэг талд нь тайлгнасан. Нөгөө талд нь хэрэглээний инфляц өсөхөд эрчим хүчний үнийн өсөлт болон махны үнийн өсөлт нөлөөлсөн. Махны үн өсөхөд юу нөлөөлсөн гэхээр малын зүй бус хорогдлын өсөлт нөлөөлөд байна гэж тайлбарлаад байна. Яахаараа инфляц өсөхөөрөө малын зүй бус хорогдол нь өсөд идэг. Үндсэн хөрөнгийн өсөлт нь өсөхөөрөө малын зүй бус хорогдол нь буураад идэг юм бэ? Энийг тайлбарлаад өгч хэлээд. За ажлын хэсгээс хариулъя. Хэн хариулах вэ? Эдийн засгийн хөгжлийн яамны За дөрөвдүгээр энэ дэр. Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга. За дөрөвдүгээр энэ дэр. Микрофон өгье. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны инх амглан. Үндсэн хөрөнгийн хуримтлал бол энэ энэ малын тооны өсөлт ялангуяа нөгөө хээлтэгч насны малын тоог бүрдэгдэг. Тэгэхээр өнгөрсөн оны тухайд бол өнгөрсөн 2 жилийн тухайд бол үйлжилт нэлээд тааруу байсантай холбоотойгоор манай улсын малын тоотлого нэлээд хоригдсон. Энэ агуулгаараа хөдөө аж ахуйн салбарт гол үйлдвэрлэлийн потенциал явуулдаг тэр хээлтэгч малын тоо хоригдсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын их усүр буурсан гэж ингэж статистик бүрдэгдэг. Энэ нь энэ жилийн тухайд бол зуншлах сайн өнгөрсөн жил үйлжилт гайгүй байсантай холбоотойгоор манай үндсэн хөрөнгө нэмэгдэх ийм хандлагатай байна. Энэ бол Гүцэж хариулах уу? Дөрөвдүгээр микрофон. Энэ бол эдийн засгийн өсөлт талдаа таатай байгаа. Гэтэл 2 жилийн өмнө төл хүлээн авалт нэлээд муу байсантай холбоотойгоор энэ жилийн тухайд яг мах бэлтгэлд ашиглах хэмжээний том малынхын тоо толгой харьцангуй бага байна. Тэгэхээр намартаа магадгүй ирэх хавтаа махны үнийн инфляц бол дарамттай байх магадлалтай. Зуудын нөлөө бол инфляц руу яг ингэж 2 жилийн дараа орж ирдэг. Энэ бол яг нэг мах бэлтгэлтэй холбоотой төлгөөс ялангуяа 2 наснаас дээш малаа гаргадагтай холбоотойгоор ингэж орж ирдэг. Энэ жилийн тухайд бол GDP талдаа бол сайн нөлөөтэй, инфляц талдаа бол 2 жилийн хоцрогдлоор муу нөлөөтэй. Ийм л зүй тогтолтой явж байгаа. Энэ камглангийн хариулт амьдралаас жоо хол хариулт болчих шиг л болох юм. Зуншлаг хаан сайн байсан юм. Энэ жил 21 аймгийн 8 аймгийн зуншлаг тааруу байна. Газар тариалангийн гол дахь аймгуудын ургацын байдал тааруу байна. Яг өнөөдрийн байдлаар жишээлбэл Баруун 5 аймгийн ялангуяа Баян Үйлгийн Ховд, Увс гээд аймагуудад бол малчид малаа маш их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх бодлогыг барьж ажиллаад эхэлсэн байж байгаа жишээтэй шүү дээ. Хүнсний ногоо ургац ураалт тааруу байна, үн өсөх нөхцөл рүү орж ийн гэдэг ийм төлөвтэй болцсон байж байгаа шүү. Тэгэхээр өөрийн чинь хариултан дээр болохоор зуншлаг сайн байсан. Ер нь бол гайгүй гэсэн тийм хариулт өгчих юм. Энд дээр нэг тодруулаад хариулаач. Эдийн засгийн өсөлт талаасаа тайлбарлахад өнгөрсөн 2 жилийн тухайд бол хөдөө аж ахуйн салбар дээр суурь нь нэлээд муудсан.
Тэгээд өнгөрсөн хавар өвлийн байдлаар том малын зүү бус хоригдол болон том малын зүү бус хоригдол бага байсан. Энэ бол сайн мэдээ. Төлөх хүлээн авалт бол сайн байсан. Энэтэй холбоотойгоор бид үндсэн хөрөнгийн хоригдлыг өндрөөр тооцож аваад байгаа. Энэ зууны тухайд бол тийм зончлог бол олон улсын аймаг сумдад муу байна. Тийм болохоор ирэх хавартаа бас инфляцтэй дарамт төвчилж магадгүй гэсэн ийм төсөөлөлт байгаа. Үйлжилт сайн байсан гэж би өмнө хэлэх байсныг зончлог гэж магадгүй хандуулсан шиг байна. За болсон өөрийн төв агшин 2 удаа тодруулга авцсан. Тэгэхээр